Дараагийн сургалтыг сэтгэл судлаач Алтан Зул сэтгүүлчид сэтгэл зүйн эрүүл мэндэ хамгаалахын сэдвээр явуулсан юм. Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн дунд ажлаас хашрах хам шинж, онц ноцтой үйл явдлыг удаадараа сурвалжилснаас үүдсэн зовнил зэрэг сэтгэл зүйн олон асуудал үүсэх болсныг дэлхийд дахна судлаачид ярих болсон. Тиймээс энэ тухай ярихдаа нэгнийгээ сонсох, мэрэгжлийн тусламж авч өөрийгөө ангаах нь чухал гэдгийг тэрээр онцолж байлаа. Сэтгүүлч нар өөрсдөө байнгын нийгэм тохиолдож байгаа үйл явдал дээр сонор сэрэмжтэйгээр байнгын бэлэн байдалд ажиллаж идэг. Буцаагаад энэ хүмүүс өөрсдөө сэтгцэн эрүүл мэндэд хамгийн их анхаарах ёстой хүмүүс байтал сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар магадгүй бага наснасаа ч юм уу боловсрол суурь мэдлийг хангалттай авч чадаагүйсээ үүдээд эсвэл сэтгэл зүйн эрүүл мэнд гэж юусоо байдаггүй гэж үүсгдэг ч юм уу. Энэ хандлагуудаас болоод сэтгэл зүйн тусламж авах зан үйл нь хамгийн бага байдаг буюу ерөөсөө хэрэгцээ шаардлагатай тусламжаа хаанаас авахаа мэддэггүй эсвэл бүр авахыг хүсдэггүй хойшин тавьдаг гэсэн юм харамсалтай том мэдээ бас анзаарэгдэж байгаа. Сэтгэл готролыг бол бид нар нэг юм зүгээр эмороод өнгөрч юм эсвэл нэг юм би нэг за орондоо ерөөсөө нэг хөвтэйл нэг өдөржин сайхан баймаар байна гэдэг ийм төр зүрийн сэтгэл хөдлөл гэж ерөөсөө та хэд бити бодорой. Энэ бол яг DSM буюу олон улсны сэтгцэн эмгэгийн өвчний ангиллаар онцлогддог тусдаа ийм сэтгцэн эмгэг байгаа. Тэгэхээр энэ эмгэгээр өвчлөж байгаа шалтгаануудад нэлээд 3 том эрсдэл хүчин зүйл нөлөөлж байна гэж харагдаж байгаа. Нэгт болохоор ажил ба хувийн амьдралдаа potentially traumatic events буюу нөгөө саяны ярьдаг нийгэмдэр гарч байгаа ямар нэгэн бидний сэтгэлийг зочроох, байгалийн гамшиг, нийгмийн хуваагдал, таалцал, мөргөлдөөн янз бүрийн энэ гэмт хэрэгүүд ч юм уу эдгээр зүйлстэй байнгын учирч нүүр тулах эсвэл та өөрөө шууд тэрийг нотолж анхдагч байдлаар тэр traumatic event-ийг нотлоогүй ч гэсэн өөр хүнээс амд амцсан байдлаар сонсон тэрийг байнга мэдээлж байгаа нь өөрөө хамгийн том шалтгаан болт юм байна. За хоёр талаараа өөрт ба гэр бүлтэнд занал хийлэл дарамт учрах. Маш харамсалтай том мэдээлэлүүд бас гарсан байт юм байлээ. Жишээ нь жилд хэдэн сэтгүүлчид амь насаа алдж гин, энэ тентгийн шоронд очиод ингээд эрхэн зөрчигч гин гэх мэтчлэн мэдээлэлүүд харагдажсэн. Тэгэхээр ер нь бол тийм экстрим хувилбар биш гэсэн өдөр тутамдаа магадгүй зөвийн төлөө, үний төлөө болсон зүйлийг мэдээлж явах энэ явцдаа сэтгүүлчид маш олон төрлийн дарамт занал хийлэлт учирд юм байна. Энэ нь өөрөө буцаагаад тухайн хүмүүсийн сэтгэл готрол болон сэтгцэн эрүүл мэндийн байдал нөлөөлж байна. За гэр бүл үеийнгийн дэмжлэг хомс буюу тэдний хийж байгаа ажлыг ойлгодоггүй, үн цэнгүй гэж хардаг. Магадгүй нийгэмд хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал нь ч гэсэн эдгээр зүйлс нөлөөлт юм байна. Тэгвэл сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь ерөөсөө танаас нэг тийм хол хин нэгэн бүлэг хүний л анхаарах ёстой асуудал ерөөсөө биш юм байна. Энд дээр харагдаж байгаачлан хэрвээ таны өөрийн чинь бодол санаа, зам байдал, сэтгэл хөдлөл буюу сэтгэл санаанд чинь тодорхой хэмжээний өөрчлөлт ороод энийг нь та өөрөө мэдж байгаа юу? Би нэг л өөрөөсөө өөр хүн болоод юм да. Би магадгүй ер нь нэг юм төрөнгийн ууртай хүн биш. Гэтэл би ойр үед яагаад ийм байнгын хүмүүстэй харилцаан дээр алдаа гаргаад байна? Би яагаад миний зан үйл дадал зуршил өөрчлөлтүүд ингэдгийг анзаарч байгаа бол буцаагаад эн чинь танд өөрт ч юм болон бусад хүмүүсийн харилцаанд саад очруулаад эхэлж байгаа бол тэнд ямар нэг юм анхаарах ёстой асуудал үүсч эхэлж байна л гэсэн. Олон судалгаа уншиж байгаад ялангуяа сэтгүүлчдийн дунд нойрны асуудал маш их байдгаа гэж дурдгдсан байлээ. Магадгүй та хэд маань гэсэн санал хэлж магадгүй. Би шүн суудаг учраас би төвдөрдөг. Тийм учраас би юу гэдэг нойргүй удаан хугацаа яваад ахын баг ингээ миний амьдралын хэв маяг болчихсон гэж хүмүүс нэлээх ярьдаг. Гэтэл нойр гэдэг өөрөө бидний бие мах бодийн болон сэтгцэн эрүүл мэндийн хамгийн суур зүйлсийн бас нэг байгаад байгаа. За хэвийн нойрны хэв маягтай байгаад буюу нойрны асуудал гарсан ч гэсэн тэрийг буцаага контролдоод өөрийгөө тодорхой хэмжээнд тайвшруулад унтаж чаддаг. За ийм байвал ер нь бол эрүүл ах нь. Цаашлаад эхлэхээр яах нь унтахад асуудалтай. Таагүй бодлоо байнга бодогдох, хар дарах. За энэ хар дарах гэдэг зүйл өөрөө буцаагаад байнга тавтагдаад байх юм бол саяны өмнөд өрцөн PTSD буюу гэмтлийн дараах зочирлын стрессийн тэр эмгэгийн хамгийн том шинжтэндэг болдог. Унтах гад хичээлээ арай гэж нэг юм унтлаа байнгын давтамжтай тухайн үйл явдлын талаар хаартаар зүүдлээд байгаа бол та 1000 нойрны юм уугаад 1000 өөрийгөө тайвшруулах тасгал хийгээд бясалгал хийгээд тэр асуудал чинь шийдэгдэхгүй. Тэнд таны мэдлээс арай хэтэрсэн буюу хин нэгэн мэрэгжлийн хүнд очиж уудалж ярьж дахиад тэр ивентийн талаар магадгүй хитий айсан ч гэсэн сейф зонд очиж ярьж тэрийг өөрийнхөө биеэс гадагшлуулах хэрэгцээ байгаад байна гэдэг хамгийн том сайн буюу шинж нь хар дарах, байнгын хар дарах зүйтэй холбоотой байдаг. Амьдрал тохиолдож байгаа үйл явдлуудаас хамаараад тэдний яаж даван туулах вэ гэдэг нь таны өөрийн чинь бие хүний онцлог ямар орчинд өсөж төрсөн бэ?
хэдийн хэмжээний сэтгэл зүйн хувьд болон те ер нь мэдлэг боловсролтой байна гэдгээс хамаарат өөр байж болно. Гэрийнхэндээ очиж хэлдэг. Надад ямар нэгэн болохгүй юм байгаад байна. Би сэтгэл зүйчд очих хэрэгтэй юм шиг байна. Үгүй бол би нэг ажлаасаа чөлөө аваад нэг өөртөө ингээд цаг гаргах хэрэгтэй юм шиг байна гэд хэлэнгуут л тэр орон зай нь өөрөө хүлээж авдаггүй. За чи юун сүртэй нэг 7 хоног нэг жоохон нэг чөлөө аваад амарчих. За үгүй бол нэг ингээд нэг жоохон асуудал бити ингэж амар яа л да залуу хүн байж ич тэнхээтэй байл та сэргэлэн байл та цаваа байл та гэх мэтлэр токсик тийм одоо хэрэгцээгүй зүлэмжүүдийг маш ихээр ингээд өгдөг. Тэгэхээр буцаагаад магадгүй улаан дээр оцсон хүн өөрийнхөө асуудлыг хүлээн зөвшөөрөх гэж маш их цаг хугацааг туулж арай гэж нэгэн өөрийгөө хүлээн зөвшөөрөөд аль нэгэн нийгмийнхаа орчин дээр очиод би болохгүй ах шиг байна. Надад анхаараач гингууд л тухайн үед нь ядаж та өөрийнхөө найзынхаа ч юм уу хамт олонныхоо ч юм уу очиод ярих нэг safe space нь байгаарай. Буцаагаад сэтгэл зүйчд очооч. Сэтгцийн эмнэлэгтнийг очиод үзээч. Сэмүүт рүү очиод залгаад нэг үзээч. Магадгүй эмийн эмчилгээ чамд туслах юм шүү гэдэг тэр яриаг нь өрнүүлэх тийм орон зай байгаарай гэж тайдаас бас хүсмээр байгаа.